Туслаарай. Яан маамир болохотой юм бэ? Нохоог аваач. Яаж чадах юм бэ? Зүгээр л юм шүү. Үе, нохоог ав. Яана бар басар бар. Бар бис. Манчин ханчин ханьгу ботогчин хотос их хөдөө минь надад илүү зогч хүүхэн мөхөн тэ биш хөнтө бүчин чаача хөдөөний хөдөөлн яа манчин. За минь сайн байцгаанууд гэхээр хүмүүс намайг нэг хүнтэй амар адилхан хоолойтой гэж ярьдаг. Тэгээд тэр нь болохоор яг зүгээр нэг жирийн бодит амьдрал дээр байдаг хүн биш. Бид бүхний сайн мэдих онц дүмд цувралын гол дүрүүдийн нэг болох сандаг байгаа. Тэгээд сандагтай адилхан хоолойтой гэж их олон хүнээс би сонсч ийсэн. Тэгээд хүүхдүүд бүр ингээ комментор таагаа ингээ сандаг доо оруулдаг юм уу гэж асууж ийсэн. Тийм болохоор энэ удаад би та бүхэнд онц дүмд цувралын сизон 3-ын сандгийн гоё хэсгүүд дээр дуу оруулж үзүүлэх гэж байна. Тэгээд дундуур нь дамжаа гомчоо эднэр ороод явна. Тэгээд алинтай нь илүү төстэй байна гэдгийг та нар бичлэгээ дуустал нь үзчихэд комент хэсэгт бичиж үлдээгээрэй. Тэгээд олон юм нуршаад яхав дэ шууд бичлэг рүүгээ орцгоо. Энд зүгээр энэ навчинд бүхэл бүтэн нэг ертөнц байдаг байвал яах вэ? Юу гэдэл яриад байгаа юм бэ? Зүгээр бодлоо. Би ингээл гараараа таглангуутал хэзээ сая жилийн мөслөг уян уялаа. Амаараа ингээл хаа гэл үлээнгүүд голобал яваар минь. Яа. Хоо. Тэгээд энд менежер гараад амьдрал. Миний гарт байгаа энэ хэдхэн секунд нь энэ ертөнцийн хувьд болохоор хэдэн сая жил байж байвал яах вэ? Жижигхэн Чингис хаан байна гэж яах вэ? Тий. Жижигхэн Чингис хаан. Навчны талыг эзлээл Юу яа. Мэдгүй. Boys night хөө. Тэгэлдэ. Тэгэхээр юу. Харин нэг гадар сууж уух уу гэж юм уу? Явж хайрцах уу? Тоглож уух уу гэж үү? Бүжиглж уух уу? Дуулж уух уу? Салхинд гарч уух уу? Ой дамжаа. Ой дамжаа. Хой дамжаа. Юу ээ? Хой юу ээ? Чи дамжаа ноёны хантаас хаанаас авсан ой? Хой хаанаас авсан бэ чи? Дамжаа ноё намайг даарлаа гэж өгсөн штэ. Дамжаа ноё тэгээ хайцсан. Хой дамжаа ноё хаашаа явсан бэ чи? Хой хаанаас авсан надаа хой? Хой ямар ч усны морьтой явсан чи аль хэлээтэй чи? Хаашаа аль зүг рүү явсан? Тийм л байна штэ. Oh, what the fuck? Магадгүй дараа нь өөр хүүхэдтэй аав ээж нь энд л дурлалцаж байлаа ш тэгээд хэлэхгүй юу? Чамаг дараагийн шагдар гэдгийг чинь би яаж мэдхий? Сандгаа. Чи ажиллаа орхиод ингэж суугаж байхасаа санаа зовхгүй байна уу? Тийм ээ. Би зовсон. Тэгтээж би орооч шийдсэн. Хүй чи яагаад байна? За харж гинөө. Амьдрал кино шиг байсан бол ингээд игэлээрээ тэхлэх нь байна штэ. Би бол сандаг. Тэгэхээр baby надад итэг. Ой хин бэ? Танд voice message ирлээ. Яа ядаргаатай юм бэ? Мо шаврын хаалт. Сандаг доор нь хурдан морьтой хөлөөж байгаа. Сандаг давхиж ирээд гэрийн дэргэд төлөөж байгаа надад төлхөөрийг өгнө. Би төлхөөр авангуудаа үлдсэн нэг хамгаалагч дээр нь очиод "За миний хөө өнөөдөр үнгүй цавлаа нэрлээ." Ийм хурдан цэвэрлдэг юм уу? Ноён жил загсан шүү дээ. Өнөөс ч насаач юм уу? За оор. Хамгаалагч бол намайг цэвэрлж яхад байнгын хянана. Тэрнийг сатаарал хойн цоон танд сандаг гадаа. Туслаарэ. Үе. Винт хүн гэрт хүн байна уу? Туслаарэ авраа. За та энэ өрөөнөөс өөр битээ ороорой. Би гарчаад ирье. Туслаарэ. Яан маамир болохотой юм бэ? Нохоог аваач. Яаж чадах юм бэ? Зүгээр л юм шүү. Үе, нохоог ав. Яана бар басар бар. Бар бис. Данчиг бидний
За тэгэхээр энэ хүртэл хамт байсан үзэгч нартай маш их баярлалаа. Тэгээд бичлэг таалагдсан бол лайка дараарай. Тэгээд комент бичээрэй. Бас дээрээс нь шеэр хийгээрэй. Тэгээд энэ мэдчлэн дуу оруулалт болон хөдөөний сонирхолтой хөгжилтэй бичлэгүүдийг үзхийг хүсэх юм бол subscribe товчон дээр дараарай. Тэгээд дараачийн бичлэгээр ямар хүүхэлдэйн киноны дүр дуу оруулахыг хинч мэдэхгүй. Тэгээд тэр үеэр л эргэж уулзъя да. Тэгээд бүгдээрээ сайхан амлаарай. Тэгээд энэ хүү бичлэгийг үзсэн баярлалаа. Тэгээд дараачийн бичлэгээр натаа үзэх баяр үү. Баяр таа хайр таа.